За сайн байна уу? Өнөөдрийн үед болохоор 3 дугаар сарын ерөнхий төлөв байдал ажил гэрэл мөнгө санхүүгийн байдал ямар байх вэ гэдгийг харнаа. Тэгээ та бүхэн маань 1 2 3 гэсэн дугаараас сонголтоо хийгээд сонсоорой. За ингээд 1-р группийг сонгосон хүмүүсийнхаа уншлагыг хэлье. За одоо ерөнхийдөө бол 3 дугаар сарын 3 дугаар сар бол та бүхний минь хувьд бол өстой үнэхээр гайхалтай ярилтгүй сар болох нэ. Одоо нөгөө юу сансан 9 цагаан хүсэл нь бүр өстой үнэхээр бүр өстой шулуун дарднараа бүх юм чинь дийлнэ. Одоо нөгөө хүлээгдэжсэн юмнаас чинь одоо юу яа сураг ирэн чимээ ирэн одоо эн чинь гарцсан шүү, энд ирж уулзаараа ингээрээ за та тэнцсэн шүү, танд ингээд боломж олгож шүү гэдэг маш сайхан тийм гэрэл гэгээтэй мэдээнүүд дуулдана. Одоо нөгөө ерөнхийдөө нөгөө юу юм бэ? Хорвоо дэлхий ерөөсөө бүх өгөөж буйнаа бол одоо яг энэ 3 дугаар сард ингээд танд бол өстой зүгээр ингээд ав гэд ингээд юу яж шүү за бэлгэлж байна. Тийм учраас одоо ерөнхийдөө юу ямааргүй юм байна. Өөр болвол энэ дээр би бол өөр юм хэлмээргүй байна. Үнэхээр үзэлтгүй уншлага гэж л энийг хэлдэг байх. Эсвэл үнэхээр гайхалтай. Үнэхээр ялна гэж байна. Одоо нөгөө ямарваа нэгэн тэмцээн уралдаан эсвэл нэг юм том шийдвэр эсвэл одоо нөгөө одоо эрүүл мэндийн шалтгаанаар одоо элдв янзын эмнэлэг домлогт шинжилгээ өгчөөд ингээд сэтгэл төгшөөд яаж гардаг болоо гэд ингээд сонсоод битгэрээд юм уу ингээд нэг шаналаад байж байгаа хүмүүс байгаа бол үнэхээр санаа зовлтгүй гэж би хэлэн заяа. Үнэхээр гайхалтай. Юунд ч санаа зовлтгүй зүгээр л өөртөө итгэлтэй ингээл зүгээр аюу гоё. Ерөөсөө ярих юм алга. Ажил, карьер, мөнгө, санхүү, ерөнхий төлөв байдал өстой үнэхээр өстой. Ярих юм алга. Тийм учраас одоо ерөнхийдөө одоо ингээ та бүхний маань уншлагыг одоо ингээ дуусгая да. За тэгээд энэ дээр болохоор нөгөө нэг анхаарах юу асуудал юм ер нь байна уу гэдгийг нэг үзэр татчих за. За юу яагаад тийш үү заа юу. Ганц анхаарах асуудал нь болохоор юу юм бэ? Бусдыг сонс гэж шүү за. Бусдыг сонс, бусдаа ингээд үзэл бодлоо хуваалц, ярилц. Одоо энэ зөв буруу юу гэдгийг одоо найз нөхөд ах トゥ амраг садан хань ижил одоо юу гэдгийг одоо эсвэл нөгөө бусдаас нөгөө тусламж явах юм олон юуны мэдлэгтэй юу байдгийг эмч домч байдгийг юм уу эрдэмтэн мэдлэг байдгийг юм уу тэр хүмүүсээс ингээд нөгөө юугаа сонс гэж байна. Үгийн сонс гэдэг юм гарч шүү за. Тэгээд дээр нөгөө юу ямар юм бэ? Одоо нөгөө энд бол нөгөө асар их удаан хугацаанд нөгөө юу яагаад хүмүүс ээж магтгүй. Ажил төрөл хөдөлтөд орж чадаагүй, ажил төрөлгүй байгаад одоо нэг юм жижигхэн өрөөнд нам шилжчихэд ингээд хаашаач хэл хөдөлж чадхаа байчихсан тийм байсан хүмүүс бас сонсож магтгүй шүү за. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо хүлээлт юм чинь бол одоо энэ 3 сарда ингээд дуусгар болно гэж юм шүү. За юу. Одоо нөгөө үнэхээр маш их ийм нөгөө одоо нөгөө энэ дээр бас нөгөө элдв бусын мөнгө төгрөг хөөцөлтөөд юм уу эсвэл одоо хүнээс авах хэрэгтэй авалгаа авах гад юм уу эсвэл хүнээс ингээд одоо мөнгө төгрөг зээлээч ингээд тэгээч гэдэг нэг тийм юунууд хүлээлттэй байсан байж магадгүй шүү. За юу. Тэгээ тэр бүх нөгөө мөнгө төгрөг орж ирэх хэрэгтэй юмуд чинь угаасаа нөгөө авдраа дүргээд ороод ирнэ гэж юм заа юу. Одоо тэр бүх юм чинь ингээд ороод ирнэ гэж байна. Тэгээд нөгөө хөлөвдмөл байдалтай байгаад одоо ингээд миний юм яагаад ингээд ерөөсөө огт бүтэхгүй байна вэ? Одоо нөгөө өмнөх нөгөө одоо 2025 онд нөгөө ерөнхийдөө л нэг иймэрхүү л нэг юм болоод өнгөрсөн шүү дээ. Тэгээд өнөөдөр одоо яагаад өнөөдрийн хүртэл одоо шинэ он гарчаад ингээд байж ах чинь яагаад ингээд нөгөө юу яахгүй байна вэ? Хөдлөхгүй байна вэ гэдэг ингээд нэг юм гонигтай бодоод ингээд сууж исэн болвол тэр бодол чинь одоо ерөөсөө юу яаж байна? Энэ шинэ сартаа болвол бүх юм нэрээ нөгөө эргэж байна. Үнэхээр гайхалтай тийшээгаа юу яаж шүү за. Эргэж шүү за. Тэгэхээр одоо энэ бүх юм чинь ингээд өөрчлөгднө гэж байна. Тэгэхээр нөгөө энэ дээр нэг тийм айхтар юу санаа чилээж гондож ингэж байсан хэрэггүй шүү за. Тэгэхээр одоо нөгөө бүх юм чинь ингээд дэлгэр заяатай бүтэж байгаа учраас одоо шинэ ажил төрөл элдв бусын санаа одоо тэр нөгөө санал одоо хамтран ажиллах бизнес санал байдаг юм уу одоо эсвэл тэр мөнгө төгрөг чинь бүтээд эсвэл тэр виз юм чинь гараад гадагтаа тогтсоо явах байдаг юм уу одоо нөгөө өөрийн чинь нөгөө бодлогоо тээжсэн бүх юм чинь гээгнэр сайхан бүтгэж जैन заа юу.
Тэгээд ажил төрөл нь үнэхээр бүтэмжтэй урагштай яваад байгаа хүмүүсийн хувьд бол үнэхээр гайхалтайгаар цаашаа угаасаа яг энэ эрчмээ алдахгүйгээр ингээд цаашаага үргэлжлэнэ гэж шүү за. Тэгэхээр энэ 3 сард бол үнэхээр гайхалтай юм байна. Тэгээд энэ нөгөө 3 сард бас нөгөө юу яагаад шүү за. Нөгөө маш их юм нөгөө гомдолтой гонигтай ингээд нөгөө хань ижил одоо найз залуу найз охноосоо ч гэх юм уу одоо ингээд нөгөө салцсан одоо би нөгөө буруу ойлгосон тиймэрхүү юм асуудлууд байсан бол одоо тэр чинь шийдэгдэх юм байна. Тэгэхээр нөгөө юу яа шүү за. Одоо хин нэг нь өөрөөс чинь ингээд за миний алдаа байсан байна гэд одоо заавал нөгөө хайр сэтгэлтэй хүмүүс биш зүгээр хүн орондын харилцаан дээр тэгээд ялангуяа хайр сэтгэлтэй хүмүүсийн хооронд заа юу яасан уучлалт гуйх юм байна. Уучлаарай гэд нөгөө өөртөө чинь эргэж холбогдож ингэж уучлалт гуйна. Тэгэхээр нөгөө тэр уучлалыг нь харин юу яагараа за. Тоохгүй өнгөрөөж болохгүй. Энэ муу над энийг өстө нэг амар сайн гуйлгаж ээж би эргэж ингэж эвлэрэх ёстой гэдэг тийм байр суурь ерөөсөө юу яж болохгүй шүү заа юу. Тийм байр суурьнаас хандж болохгүй шүү заа юу. Нэг үгээр хэлэх юм бол зүгээр уучлалын зүгээр сайхан хүлээгээд авчих гэж хэлэх гээд шүү за. Хэрвээ нөгөө дахиж гуйлгана, дахиж энийг хашраанч гэдэг юм уу тэгээд ах юм бол ерөнхийдөө нөгөө тэр хүн чинь дахиж ингэж нэг тийм айхтар уучлалт гуйхгүйгээр нүүр буруулчих магадгүй шүү заа юу. Тэгэхээр энийг анхаарах хэрэгтэй юм байна. Тэгээд та бүхэн маань үнэхээр гайхалтай сар гарч байна. Та нартай их баярлалаа. За ингээд 20 дугаар группийнхаа уншлагыг эхэлье. За манай 20 дугаар группийн сонсогчид маань болохоор 3 дугаар сард бол нөгөө ерөнхийдөө нөгөө юу яах юм бэ? Нэг том шийдвэр гаргах юм байна. Зайлшгүй нөгөө нэг тийм амьдралд нь одоо нөгөө нэг баг нэг төлөвлөөгүй нэг тийм гинтийн шийдвэр гаргаад нөгөө альва зүйлийг дахин эхлэх ёстой болно гинэ. Одоо нөгөө одоо байгаа үргэлжилж байгаа одоо ажил карьерээ тийм үү одоо хийж бүтээж байгаа зүйлээ тийм үү тэрийг болохоор нөгөө нэг зайлшгүй нэг тийм өөрчлөх шалтгаан гарах нь дээ гэж байна. Тэгээд нөгөө тэн дээр бол нэг тийм айхтар өөрчлөлтөнд бол өөрөө баг бэлэн байгаа юм биш үү за. Одоо угаасаа иймэрхүү шийдвэр гараад иймэрхүү байдал болно. Тэрийг би бол мэдж байгаа. Тэгээ би дараагийнхаа ямиг ерөнхийдөө ингээд тоочголцсон байгаа гэдэг иймэрхүү мессеж гарч ишээ за. Тэгээд нөгөө юу яагаад вэ? Тэгээд энэ дээр бол нэг тийм амар унтарч ирээд л ингээд санаачлыгээд байх юм ерөөсөө байхгүй. Одоо тэгээд нөгөө 2 3 дугаар 7 хоног дээр бол өстой үнэхээр гайхалтай нөгөө юу өдрүүд ингээд үргэлжлээд ингээд хүрээд ирнэ гэж байна. Одоо бүх хүссэн сансан юм чинь одоо тэр яг 2 3 дугаар 7 хоног дээр бол юу яана гэж шүү за. Ирнэ гэж байна. Тэгээд нөгөө нэг юу яамаар юм бэ шүү за юу. Тэгээд нөгөө сарынхаа сүүлчээс нөгөө юу яамаар юм бэ? Одоо нөгөө жоохон одоо 6 цэнгэлгийг хэлэх нааш юм. Ерөнхийдөө нөгөө найз нөхдөдөө уулзах барих байдаг юм уу? Эсвэл тэр нөгөө элдв бусын нөгөө нэг янз бүрийн нөгөө уулзалт юмд оролцоод ингээд нэг тэгж явах шалтгаан гарна. Тэгж явахдаа нөгөө өөрийгөө нэг жоохон юутай ялгаараа гэж байна. Хянамга байлгаараа гэж шүү за. Хянамга байлгахгүй байжгаад нөгөө юу яах гэдэг ийм хатуурхал гараад байна. Хүнтэй нөгөө ам зөрөх шүү за юу. Хүнтэй ам зөрөх, бие бинийгээ буруутгах. Одоо нөгөө зүгээр л ингээл энгийнээр ярилцаад ойлголцчих юм ийм л ингээл бие биен лугаа нэг жоохон юу яах гэдэг. Инээс болсон, нэрнээс болсон ингээл хоёр бинийгээ нөгөө үзэж чадахгүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү нэг жоохон хил амны юм гарчих гадаг шүү за юу. Тэгэд энийг бол төвчин өнгөрүүлэх юм болвол одоо маш их тийм сайхан гэрэл гэгээтэй өгөөж ирнэ гэж юм. Тэгэхээр нөгөө юу ягаарай. Энийг маш их тийм юу яа шүү. Онцгой анхаарай шүү гэдэг тийм сануулга ирээд шүү за юу. Тэгээд нөгөө одоо юу яагаад вэ? Стоочлаар энэ дэр нэг юу өөрөөсөө жоохон цэцгэл гарахгүй байгаад байна гэж байна. Одоо тэр нөгөө юу бол энэ 3 сар бол өөрт чинь бол маш өгнөх ивэлтэй сайхан сар гараад байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөө болохоор нөгөө юу яахгүй юм. Хөдөлгөөн хийхгүй нөгөө энерги нь унтарсан ингээд зүгээр л ингээд амраа твтээд байхыг хүсэж байгаа байхгүй юу.
зүгээр бодолтой л бодоод амраа твтээд байхыг хүсээд байна. Тэгэхээр одоо уг нь гарч байгаа сар нь ерөнхий төлөв байдал нь өөрт чинь ийм асар их ийм гоё өгөөжтэй, ийм өрнөлтөө, ийм гоё сар гарч ийна. Одоо өгөөж нь ирэх гээд байна гэдэг хат нь өөрөө тэрийг нөгөө хүлээж авахгүй угаасаа нөгөө өдөр хоногуд ингээд өнгөрчээдэг гэдэг шиг л юу яах гээд байна. Тэгж бодож юу яагаад байгаа хүмүүс сонсоод шүү. За тэгж ингэж өнгөрөөж байгаа хүмүүс байгаа тийм. Тэгэхээр тих хэрэггүй гэдэг ах юм. Тих хэрэггүй одоо нөгөө босоод юмаа хий. Хичээлээ хий гэж юм. Хичээлээ хий. Одоо номоо унш, бодлогоо бод. Амьдралаа зэгцэл. Төлөвлөгөөгөө гарга. Төлөвлөгөөнийхөө дагуу тэмц гэдэг юм. Тэр тэмцлийн дараа, тэр хичээл зүтгэлийн дараа хязгааргүй их тийм баялаг, өгөөж, хишгэн ирнэ гэж байна шүү дээ. Зөвхөн энэ 3 сардаа бол энэний өгөөж нь бол ирэхгүй. Гэхдээ та маш сайн нөгөө зүтгэлээ гаргах ёстой гинэ 3 сард. Одоо нөгөө өөрөөгөө дайчил гэдэг шүү. За өөрийгөө дайчилж ээж хязгааргүй өгөөж нь ирнэ. 3 сардаа биш юм ахад одоо нөгөө урт хугацаанд ингээд нөгөө өгөөж нь ирнэ. Тэрийг хүртэнэ гэж юм. Тэгээд өнөөдрийн төвшөндөө бодолтой бодоод зөвхөн бодлороо ингээд хөвтөөд амраад ингээд байгаад байх юм бол тэр өгөөжийг яаж хүртэх юм бэ гэж юм. Тэгэхээр нэг жоохон өөртөө нэг жоохон зүтгэл гаргаад юу яах хэрэгтэй юм бэ шүү. За. Тэгээд нөгөө юу яа гэдэг юм аа. Нөгөө за нэг юм хийж ягаад тэрийг болоод ийн гинэ. Тэрийг болчоод ийн гин. Нэг юм хийж байгаа л нөгөө урт хугацаанд хийхгүй нөгөө өгөөжөө хүртэхгүй зүгээр л ойрхон хугацааны нэг өгөөж юм авчаал тэгэл тэр нөгөө юмаа болчоод байна гинэ. Тэгэхээр эцгийг нь үзээ гэдэг юм. Нөгөө байнгын л нөгөө яг нөгөө амьдрал баялагалдаа хүн хідэн ч ажил сольж хідэн ч одоо юу ч хийж болно заа яа. Гэхдээ тэрийг нөгөө нэг юм ойрхон хугацааны давтамжтайгаар ингээд нэг юм хийгээд байх нь арай юугүй юу. Өөрт нь таацсангүй байгаад ах юм. Тэгэхээр нөгөө за яг уу одоо энэ ингээ болохоо одоо дахиад ингэ чи дахиад шинээр хэлчихий ч гэдэг юм уу. Дахиад нэг юм өөр ажилтал орж штэ. Ямар амаатай ингээд яваад байна гэж юм. Тэгэхээр зүгээр нөгөө нэг барьж авсан юм аа л нөгөө гүйцэд хийгээч. Өгөөжийг хүртээч гэдэг нэг тийм юуны анхааруулга сануулга бас гараад ишүү. За. Тэгээд нөгөө хийх ёстой юм а хийж эхлээл гэж юм. Тэгээд уг нь өөрөө хийж эхлэх гээд уг нь ингээд бэлтгэл ажил гэдэг штэ тий. Бэлтгэл ажлаа эхлүүлсэн байгаа мөртлөө нөгөө гараа хөдлөж эхлэхгүй байна гэдэг ах юм. Уг нь тэр нөгөө бүх юмд байгаад байгаа мөртлөө гараа хөдлөж эхлэхгүй байна гэдэг юм. Тэгэхээр нөгөө одоо 3 сарын төлөв байдал тэр ажил карьер одоо мөнгө санхүү чинь одоо бүх юмд бэлэн байгаа. Гэхдээ таны хөдөлмөрөөс зүтгэлээс итгэлээс тий тэр бүх зүйлээс чинь шалтгаална гэдэг шүү. За юу. Тэгэхээр энийг нэг жоохон анхаарчих юм бол та бүгд маань бол юу яах нь вэ? Ямар ч тийм юу асуудал бол байхгүй шүү. За. Тэгэхээр нөгөө нэг юу яагаад ах юм? Нөгөө уг нь би бол нөгөө бүх юма хийчих гээл юм л да. Гэхдээ би үнэхээр би одоо нөгөө бие өгдөөд ч гэдэг юм уу одоо нөгөө одоо сайхан яг нөгөө бүх юм болж бүтдгийн даваан дээр нөгөө бие хаана өгдөөд эмнэлэг домлого твтсэн ч юм уу эсвэл нөгөө нэг гар хөлөө бэртээсэн ч юм уу тиймэрхүү хүмүүс бас байгаад байгаа шиг байна. Уг нь сэтгэл нь байгаад байгаа боловч нөгөө өөрийнх нь бие болохоор нөгөө юу яахгүй байна. Зарим хүмүүсийн хувьд болохоор нөгөө ерөөсөө итгэл зүтгэл юугаа гаргахгүй чадвараа гаргахгүй зүгээр ингээд твтээд байсан бол бусад зарим хүмүүс маань болохоор ерөнхийдөө нөгөө эрүүл мэндийн шалтгаанаар ингээд нөгөө юу яачихсан хүмүүс байгаад байна. Гимтсэн бэртсэн тэгээд нөгөө ерөнхийдөө нөгөө нэг тийм жоохон амьдралын нөгөө нэг юм хатуу бараан зүйлийг туулж яваа тийм юунд өртөцсөн тийм хүмүүс байгаад шүү. За тэгэхээр энэ бүх хатуурхал зүйлээ давж гарсныхаа дараагаар одоо энэ бүх зүйл чинь юу яана гэрэлтэй гэгээтэй болно гэдэг юм хэлээд шүү. За юу. Тэгээд нөгөө нэг юу ягаараа та бүхэн маань бие сайхан эмнэхээс гадна эрүүл мэнд бие эмнэхээс гадна нөгөө өөрийнхөө нөгөө сэтгэл зүйтэй сайхан ажиллаад тэгээд нөгөө шүн сайхан унтаж амрах хэрэгтэй шүү гэж шүү. За юу. Шүн сайхан унтаж амар тэгээд нөгөө өөрийнхөө энергийг жоохон цэвэрлээд нөгөө юу ямар юм бэ? Зүүд нойр хүртэл жоохон эвгүүдэд ингээд нөгөө амарч чадахгүй байгаад байгаа. Иймэрхүү тавилантай хүмүүс байгаад байна. Тэгээд тэр нөгөө гар хөлөнд бэртсэн одоо ингээд нөгөө байнгын ингээд нөгөө суугаад ч юм уу хөвтэй ч юм уу тиймэрхүү байгаад байгаа хүмүүс бас нөгөө дураараа нөгөө босч явж чадахгүй хөдөлж чадахгүй байгаа нөгөө дураараа нөгөө
гадна орчинтой харьцчихдаггүй байгаа хүмүүс ч юм уу нэг тиймэрхүү юу сонсоод байна. Тэгээд нөгөө та бүхэн маань хүсэх юм бол юу ягаарай. Хувийн уншлага авч болно шүү. За тэгээд ерөнхийдөө бол 3 дугаар сарын ерөнхий төлөв байдал нь та бүхний маань хувьд ингэж гарч байна. За энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. За ингээд 3 дугаар группийн уншлагыг эхэлье. Одоо 3 дугаар группийн ерөнхий төлөв байдал бол юу яагаад шүү. За ерөнхийдөө бол яг уу өрнөл яг өдөр хоногуд өнгөрөө цаг хугацаа ингээд урсж илэн. Гэхдээ нөгөө хамгийн гол нь та бүхний нэг жоохон өөрөөсөө нэг жоохон хичээл зүтгэл гаргаач гэж байна. Тэгээд нөгөө одоо нөгөө хүн болол нөгөө ажилтаа, албатаа, амьдралтай, хантай, ижилтэй те одоо бүх юмтай байж болно. За юу. Тэгвэл нөгөө дээр нь нөгөө одоо тэр бүх юмныхаа төлөө ядаж нэг юм алхам хийгээч, урагшлаач гэдэг юм. Нөгөө одоо нөгөө ерөнхийдөө нөгөө нэг үгээр хэлэх юм бол урсгалаараа битгий яваач гэдэг тийм юу гарч ирж байна 3 дугаар сард. Нөгөө яг энэ явж исэн тэр замналаасаа нэг арай нэг өөрөөр ингээд нэг юм арай нэг юм маш их юм эрчтэй, хүчтэй, энергитэй байгаа ч гэдэг тийм гарч ишүү. За хэрвээ тэгээд нөгөө нэг яг тийм өөрөөсөө тийм сайхан зүтгэл гаргаад явах юм бол 3 дугаар сар бол нөгөө маш их тийм өгөөчтэй сар байна гэж байна. Маш их өгөөж байна. Гэтэ нөгөө та өөрөөсөө нөгөө нэг жоохон тийм зүтгэл гаргахгүй байна. Нөгөө жоохон хоошоо суугаад гэдэг юм уу. Нөгөө хүнд нөгөө амьдралаа даатгаад эсвэл нөгөө нэг ингэж юу яагаад ах юм. Худлаа яриад гэд хэлжүүл та бүхэн минь бити гомдороо. Ерөнхийдөө нөгөө нэг юм хоёрын хооронд тийм зүйл ингэж хийлгүүгээр одоо ингэж маш их юм доктортой тэгсэн мөртлөө маш их юм төвчээртэй юу яа гэдэг юм. Тэгээд бүр юм зоримог шийдэмгий нөгөө маш их тийм нөгөө амьдралын төлөө ингэж нэг юм жоохон зүтгэлтэй бай гэдэг тийм мессеж гараад шүү. За тэгэх юм бол нөгөө юу яана гэж юм. Энэ 3 дугаар сар бол маш их тийм сайхан гайхалтай тийм өгөөжөө өгнө гэж юм. Тэгэхээр нөгөө нэг бусдад нөгөө нэг амьдралаа тавилангаа бүдаатхаа гэдэг юм сануулга гараад байна. Тэгээд нөгөө жоохон нөгөө унтарч нурмааж ингэж нөгөө нэг залхуур чивтэж болохгүй шүү гэдэг нэг тийм юу гараад байна. Тэгээд нөгөө жоохон зүтгэлтэй бай, ажил дээрээч тэр, албан дээрээч тэр, тэгээд тэр нөгөө хичээл сургууль, сурлага хөдөлмөр юу байдгийг хүн хоорондын харилцаан дээрээч хүртэл жоохон юу ямар юм бэ? Гэрэлтэй гэгээтэй тийм заяа замналтай бай гэж шүү. За 3 дугаар сарда маш их тийм сайхан юу яа гэж байна. Гэр бүлийн их сайхан халуун дулаан энерги тэгээд нөгөө найз нөхдийн уулзалт ажил хэргийн түншлэлийн холбоогоо бэхжүүл гэж шүү. За юу. Тэгэхээр нөгөө одоо яг байгаа одоо нөгөө 2 он гарсаас хоошоо байсан шигэ яг тийм энергиэр тэгж явж болохгүй шүү гэж юм. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг жоохон өөрөөсөө зүтгэл гаргаараа за. Маш их тийм зүтгэл гаргах гэдэг шүү. За юу. 2 дугаар сард гаргасан ишгээ тэгж нөгөө юу яаж удаан тэгж 3 дугаар сарыг бас нөгөө өмнө өнгөрүүлсэн сарууд шиг бити өнгөрөөгөрөө гэж байна. Тэхийн бол энэ 3 дугаар сар бол танд маш их тийм сайхан гэрэл гэгээтэй өгөөжөө өгөх юм байна. Уг нь ингээд нөгөө асар их тийм хийх ёстой зүйлүүд уг нь өөрт чинь маш их байгаад байх юм. Нөгөө амар их бэ. Тэр нөгөө юунд чинь. Нөгөө юу вэ? Танд маш их тийм хүч байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө 3 дугаар сарыг нөгөө хаашаа яаж эргүүлэх нь таны чадвараас шалтгаална гэж байна. Одоо магадгүй нөгөө нэг энд бүр нэг тийм албан ёсны ажил төрөл хийдгүү хүн байлаа гэж бодъё заа юу. Тэгэх юм бол та бүхэн маань нөгөө гэр бүлдээ маш сайхан тийм хайр инрэл одоо бүх юмыг ингээд нөгөө нэг цогцлоо гэж. Инэрлээ түгэй гэж байна. Гэр бүлдээ инэрлээ түгэй. Одоо нөгөө гэр бүлдээ инэрлээ түгэй. Одоо тусдаа турхтай гарсан бол хааны жил өр хөвгтдээ инэрлээ түгэй. Ижи автагаа амьдэрдэг, ах トゥ удаг амьдэрдэг бол ижи автагаа ах トゥ удаг амьдэрдэг тэр хүмүүстэй инэрлээ түгэй. Тэгээд ингээд хамтран ажилдаг одоо тэр байгууллагад одоо албан үүрэг гүйцэтгэдэг тийм хүмүүс байх юм бол хамт олонтой тийм ээлтэй сайхан бай гэж ишээ. За
Тэгээд яах юм бол тэгээд нөгөө нэг юу яа шүү. Ажил хэргийн уулзалт дээр хүртэл ингээд нөгөө нэг амар юм гой хүндлэлтэй бай гэж юм. Тэгэхээр нөгөө бүх юм чинь ингээл таныг яаж хөдлөн тэр 3 сарын тэр энерги одоо тэр мөнгө төгрөг ажил карьерийн байдал чинь таныг дагаж урсах юм биш үү заа юу. Таныг л дагна. Та яг юу хийн таныг дагаж урсах сараа гэж шүү заа юу. Түүнээс ш одоо нөгөө зөвхөн танаас бүх зүйл шалтгаална гэж юм. Тэгэхээр та минь одоо нөгөө энэ сарда яг ямар хуу энергитэй, яг ямар хуу байдалтай байх вэ гэдэг юу тэрийг шийдэж шүү за. Тэгээд нөгөө одоо энийг нөгөө нэг бие давхар хүмүүс бас сонсоод байна. Тэгэхээр нөгөө юу гэж хэлэх гээд байна гэхээр та бүхэн маань аль болох тийм сайхан, гэгэн сайхан, тайван, амар амгалан байгаараа. Тэгээд нөгөө бие давхар хүмүүс сонсож байгаа. Тэгээд дээр нь одоо бие давхар хүмүүсийг иргэн хичээд эргээгүй болвол магадгүй шинэ хүн мэдлэгт нь очоогүй болвол маш сайхан гэгэн сайхнаар нөгөө юу ягаараа за. Сайхан очоод баярлуулад, инрээд, халуун дулаан энерги гаргаад тэгээрээ заа юу тэгэх юм бол нөгөө 3 сар маань болохоор зөвхөн одоо энэ сарыг та удирднаа л гэж ойлгочоорой заа юу. Үнэхээр та удирдах юм байна. Та ямар хөө байна? Ажил алба, карьер, амьдрал бүх юм чинь ингэж урсах юм биш үү заа юу. За та бүхэндээ баярлалаа. Энэ үртэл сонссонд тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя.